Энэ оны ихэр 2015 оны төсөвт тодтогдол хийсэнтэй холбогдуулаад улсын хурлын 7 дугаар тогтоол, засгийн газрын 282 дугаар тогтоол гарсан. Эдгээр тогтоолд 2008-аас 2014 оны төсвийн тухай хууль тусгагдаж, тухайн төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй гэрээний үлдэгдэл төлбөр бүхий нийт 235 төсөл арга хэмжээний ажлын санхүүжилтийг вексел буюу өрийн бичгээр баталгаажуулахар шийдвэрлсэн юм а. Довчхондоо зарцаасан гэх тодтогдолтой объектуудын санхүүжилтийг дээрх тогтоолуудаар шийдвэрлэхээр ээжээ. Тодорхойлбол 81 аж ахуйн нэгжид өрийн бичгийг бичиж холбогдох гүйцэтгэгч компаниудад төлөөлгөө өгөх байсан юм а. Гэвч улсын хурлын төсвийн байнгын орооноос векселээр санхүүжих төсөл арга хэмжээнүүдийг шалгахааруулж вексел бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай сангийн сайд Эрдэнэт мэдээллээ. Тэгээд өнөөдрөөс эхсүүлээд бол векселийг бичих үйл ажиллагааг бол зогсоож байгаа. Тэгвэл бол нэгч вексел мөнгөжөөгүй байгаа. Өнөөдрийн байдлаар мөнгөжүүлэх юм шийдвэрийг өнөөдөр өглөөнөөс эхлүүлээд төрийн сангаас арилжааны банкудад бас мөнгөжүүлэх асуудал байсан боловч энийг бол хийгдэггүй байсан нь харин энэ шалгалт одоо хийнэ гэдэг энэ сургаар бол би зогсооцсон байж байгаа бүгдийг. Тийм учраас бол хэдийгээр өнөөдрийн байдлаар бол яг 81 аж ахуй нэгжид 95.2 тэрбум төгрөгийн векслийг бичсэн байгаа ч гэсэн энийг бол арилжааны банкуд өнөөдөр бол мөнгөжүүлээгүй байгаа. Нэгч төгрөгийн вексел мөнгөжүүлээгүй байгаа. Тийм учраас өнөөдөр бол ямар нэгэн байдлаар шалгалт орж ирээд янз бүрийн асуудал ярихад бол нэгч төгрөгийн вексел мөнгөжөөгүй байгаа учраас бүрэн бололцоотой гэж ингэж ойлгож болно. Та эдийгээ би ямар хүсэлт байна уу гэхээр одоо сангийн амны зүгээс ямар нэгэн байдлаар уг одоо векслийг зогсоосон гацаасан юм зүйл бол байхгүй. Уг нь нийтдээ 235 төслийг хянж давхурдсан тоогоор 286 аж ахуйн нэгжид 170 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олохоор ажээ. Үүнийг дотор нь задлж үзвэл 2014 оны төсвийн тухай заасан бодит гүйцэтгэл нь 2015 оны 1-р сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 44 орчим тэрбум төгрөгийн 100 төсөл байсан гэлээ. Сангийн амны хувьд бол мэдээж одоо хуулийн хүрээнд за дээр нь мөн одоо сангийн сайдын баталсан тушаал байдаг. Энэ тушаалаар юу яадаг вэ гэхээр нийт одоо гүйцэтгэл гаргасан аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлийг хүлээж авч хянахдаа ямар одоо бичиг баримт шаардлагатай юм бэ гэдэг энэ зүйлүүдийг бол хүлээж авч хянаж энэ бүх бичиг баримт бүрдсэний үндсэн дээр бол гүйцэтгэл хийгдэх эрхийг нээдэг. Векслийг бичихтэй бид нар мөн л яг ялгаагүй улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил энэ маань нэг талтай хэдийгээр шууд одоо төрийн сангаас мөнгө гарахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд бол тавигдах шаардлага тавих нь зөв ёсны л хэрэг. Векселийн тухай хуулийн дагуу сангийн яам арилжааны банкудад гэрээ байгуулж төв банкаас үнд цаа судалтаа авч вексел бичнэ. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд олгож холбогдох банкудаар дамжуулан векселийг мөнгөжүүлэх юм нэг талаас зээлийн үлдэгдэл нөгөө талаас векселийг мөнгөжүүлэх чадвах зэрэг шалгуур үзүүлэлтүүд үндэслэн 8 арилжааны банкудаар дамжуулан өрийн бичгийг мөнгөжүүлэхээр сонгоод байжээ. Эргээд энэ онд векселээр баталгаажуулан санхүүжүүлсэн дүнг хүүгийн төлбөрийн амт дараа оны улсын төсөв тусгах замаар арилжааны банкудад төлөх байсан юм а.